Шинжлэх ухаан танин мэдхүү од мундар сууг үзэгч сонсогчдоо сайн сайхан бүхний хүсэн мэдчилж байна. За бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ ТV телевиз болон од мундар радио 83.3 107 гэсэн хос долгионоор хүлээн авч сонсож байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар сайн хүнсээр сайхан амьтыг өрөөтэй Holly компани мөн аялах боломжийн хүмүүст өрөөтэй Join Me цэгмийн аялын платформ ажиллаж байна. За студид орчуулагч өгүүлэгч Мөнхбаатар маань мөн Join Me аялын платформын захирал Цомирлог миний бие ажиллахад бэлэн боллоо. За Мөнхбаатар маань өнөөдрийн сэдв. За өнөөдрийн сэдв маань социализм яагаад гоё вэ гэдэг. Гоё гэдэг кавичгийн дотор тий. Үнэхээр гоё юу. Одоо ер нь соц үед гоё байсан гэж ярьдаг хүмүүс яг юуг нь дурсаад байдаг юм бод эсвэл одоо яг социализм гэдэг үндсэн коммунизм гэдэг үндсэн ойлголтоо яг мэддэг болов уу ямар ч чиртэй бол гэдэг ер нь нэг тэр талаар нэг ерөнхийдөө социализмын талаар ярих гэж байгаамаа. За золгож чиний өдөөс хараад яг тэр социализмын үед чинь пионер байсан нэг хүн сууж байна. За. Хоёр нэвтрүүлэг болоог баг гэрвшсэн юм ааш. За 20 дугаар зууны дийлэн хугацаанд дэлхийн хагасыг нөмөрч төмөр мэт асч байсан нэгэн улс төр үзэл баримтал байдаг. Энэ бол социализм коммунизм. За ер нь бол социализм коммунизмыг ер нь нэг агуулгатаагаар ер нь ярих гэдэг. Тэгтээ яг ба дотроо нэг баг зэрэг ялгаатай байгаа нь одоо коммунизм гэдэг нь одоо хамгийн одоо энэ онолын дагуу хүн төрөлхтний хөгжлийн одоо улс төрийн эдийн засгийн хөгжлийн оргилын шатна гэж ер нь явж байгаа. Социализм бол тэрэнд хүрэх нэг шат. Капитализмын дараа нь социализм, тэгээ коммунизм болно гэсэн юм онолыг одоо Карл Маркс гэдэг хүн. За яг Карл Маркс бол бүр тийм улс төрийн тогтолцоо талаас нь ер нь их бичээгүй. За ер нь гол ярьж ирсэн юм нь үйлдвэрлэлийг ер нь хэний гарт байх юм бэ гэдэг талаар л ер нь ярьж ирсэн. За түүнээс биш улс төрийн коммунист одоо улсын эсвэл коммунист ертөнцийн улс төрийн тогтолцооны юм байх юм, улс төрийн товчоо гэж нэг юм байх юм. Одоо ийм байх юм гэсэн нэг тийм яг улс төрийн талаас нь ер нь яриаггүй зөвхөн тэр чинь эдийн засгийн гарц үйлдвэрлэл ямар байх талаас нь голдуу яасан. Тэгээд сүүлд нөгөө нэг Ленин, Сталин эднэр хүмүүс чинь ингэж өргөжүүлж ленинизм, сталинизм болгоод явцсан шүү дээ. Тэгээд явхлаар ингээд улс төрийн хэлбэрт оруулаад явцсан байгаад байгаа юм. За тэгээд энэ нэг тийм юу одоо гол яриад байгаа нь хүн төрөлхтний түүх болвол за нийгэм улс төрийн түүх болвол ерөөс ангийн дэмжлэгийн түүхэ гэдэг агуулгыг голдуу ярьдаг. За тэндээ ингээд одоо бүр хүү нэгдлээс эхлээл ингээд жишээ татж байгаа юм л да. За хүү нэгдлээд хүү нэгдлөөсөн дараа боолын нийгэм боллоо. За тэрний дараа юуны феодалын нийгэм, за тэрний дараа капиталист нийгэм, тэрний дараа социализм, тэгээ коммунизм гэдэг ийм зарчмаар одоо явах нэг тийм энэ ер нь онолт хөдөл байхгүй юм чинь тий. Тэгэхээр одоо Европын одоо за яг боолын нийгэм гэдэг ярих юм бол яг Европ дотроо нэг болчлаад гэсэн юм бол байхгүй шүү дээ. Тэр чинь адилхан Христосын шашин тэм чинь нэг хүн гэж үзэн за өөр одоо Африкч байт юм уу, Америкч байт юм уу, эсвэл одоо Индонез энтгэгч байт юм. Тэр хүмүүсийг бол хараахан хүн гэж үзэхгүй эсвэл нэг доод хүн гэж үздэг ч юм уу. Тийм тэр утгаараа ерөөхдөө боолчтой дадгүйс нь тал байгаа. Тэгээд энэ нөгөө нэг тийм ангийн тэмцэл гэдэг юм одоо энэ бүр thesis antitesis гэдэг нь бүр Аристотелийн үеэс ихтэй. Тэр нь бол за нэг одоо ойлголт байна. Тэрний нэг эсрэг ойлголт одоо цулдал бүрдэл гэх юм уу. Тэр хоёр хоорондоо ингэ зөрчилдөд эцэстээ ингээд бүр тэрэн туйлдаа хүрээд тэндээс синтезис буюу нэг нийлэгчсэн хэлбэртэй дараагийн шатны шин зүйл гарч ирдэг. Тэгэхээр нийгэмч юм бол одоо хоёр ангийн дэмжлэг гэдэг юм чинь заавал энэ маягаар ингэж явж идэх юм аа гэсэн нэг тийм онол гарч ирж байсан. Тэгээ тэрний одоо хамгийн эцсийн шатн буюу капитализмд нэг тал буржуа буюу одоо хөрөнгөт нь нөгөө талд пролетар буюу ажилч анги гэж байгаа. За энэ яг одоо үйлдвэрийн ажилч анги гэдгээр явна. Карл Маркс хэлж байгаагаар энэ тариачид болон одоо люмпен пролетариат гэдэг байгаа тэр одоо за муухагаар яг одоо муухагаарч гэлтгүй ер нь байгаа үгээр нь орчуулвал нийгмийн хог шар гэсэн. Тэр хүмүүс бол хам арахгүй л явждаг. Тийм. Үйлдвэрийн ажилчид буюу одоо тэр үйлдвэр гэдэг юм орчин за газар тариалан бол одоо эрчимжүүлсэн газар тариалан гэрэн голдоо хэлээд байгаа. Тэр эдлэн газруудыг яриад байгаа шүү дээ. Тэр эдлэн газрууд дээр ажиллаж байгаа ажилчид
За үйлдвэрт ажиллаж байгаа ажилч чинь хөдөлмөрийг үнэлээд байгаа. Хөдөлмөрөө үнэлээд байгаа. За тэр хөдөлмөрийн үнийг одоо байнга унгаж яадаг, дарлаж мөлжиж яадаг тэр бугажгаа буюу хөрөнгөтэй ангийн энэ хоорондын зөрчил чинь явандаа мөргөлдөөд хөвсгөл гарах нь зайлшгүй гэж байгаа. Гэж байгаа. Тий. Энэ бол хүн төрөлхтний зайлшгүй давах үе шат гэж. Марксизмын онолын. Тий, марксизмын онолынхаа дагуу. Тэрэнд бол одоо коммунист үзэл суртал ер нь энэ улс төрийн наад захын ойлголтгүй бүр хөдөөний одоо мунх тариач гэх юм уу? Одоо бүр за Оросын эзэнт гүрний үед за зөвд холбоот улсын ихэнх үед за тэр улс чинь 200 гаруй үндэснээс тогтсон зарим аслагдсан газруудад бол ямар улсын харьяат гэдгээч мэдэхгүй ард түмнүүд маш их байсан. Тэгэхээр тэднийг бол коммунист хувьсгалд бол Марксийн онолоор хийж өөр ялахгүй байхгүй. Тий. Тэгэхээр пролетар гэдэг нь арай нэг тодорхой хэмжээний улс төр нийгмийн одоо мэдрэмжтэй ойлголттой хүмүүс байгаад байгаа. Тэгээд тэглэж Марксийн ярьснаар бол энэ одоо капиталист онол харьцангуй өндөр хөгжөө тэгээд үеэ өнгөрөөж байгаа тэр шатандаа явж байгаа буюу баруун Европын орнуудад энэ социалист хувьсгал яванда коммунист хувьсгал гарнаа гэсэн ийм одоо онолыг гаргаад Карл Маркс гаргаад за энэ дээр бол юу эрхлэгчээр нь буюу одоо нэг редакторын янз бүрийн нэмэлт тасалтай өөрчлөлт хийдэг хүн бол Фридрих Энгельстэй тийм хүн байсан гэж. За тэгээд коммунист намын тунхаг гэдэг юмыг бичсэн. За тэр нь Manifest der Kommunistischen Partei гэж германаар тий. За энэ нь бол ерөнхийдөө нэг Лондонд ажиллаж байсан цөөн тооны герман ажилчдын байгуулсан коммунист лиг гэж байсан. Тэгэхээр ер нь бол маш бага жижиг хүрээлэлд одоо яг уу марк хүмүүс ойлгохтой болохоор юу хувьсгал гарах гал дөхцсөн бужигдсан ийм нөхцөл байдал дээр л Карл Маркс коммунист намын тунхаг бичиг гэж гаргаал тэгэл просто гал төмөр шиг асаал ингээл явцсан юм шиг төсөөлөд үг энд нь бол маш жижиг хүрээлэл зориул бичсэн нэг тийм одоо философч онолч хүний бичсэн нэг тийм юм байсан байхгүй. Карл Маркс улс төрч биш шүү дээ. Тэ тэр улс төрийн албан тушаал хасж байгаагүй тэ. За тэдэнд зориулсан тийм тунхаг бичиг байдгаа. Үндсэн 4 бүлэгтэй. Нэгдүгээрт нь хөрөнгөтөн ба пролетар гэж. За сая ерөнхийдөө зөрчлийг бол ерөнхийдөө ярьчлаа. За ангийн тэмцэл гэж байсан. Өмнө нь боол ба эзэн гэсэн зөрчил, дараа нь феодал ба хамжлах гэсэн зөрчил, тэрний дараа хөрөнгөтнүүд ба ажилчин анги гэсэн зөрчил. Эцэст нь тэгээд ангигүй нийгэм үүснэ буюу үндсэндээ бараг диважин байхгүй. Тэнд ямар зөрчил байхгүй. Тэнд одоо бүх юм одоо нэг тийм ухамсаргүй мэт. За хүний ямар нэг алдаагүй, шунлын сэтлгүй, за хүний одоо алдаа дутагдaltaгүй тийм нэг тийм механикчсан маягийн төр тэнд үүсээд автоматчсан маягийн төр үүсээд тэрэнд бараг л амруу нь хоол хийж идэг юм шиг. За монголчууд тэгж ойлгуулсан. Ер нь бол тийм байдалтай болно гэсэн одоо тийм хитрхи хэлбэршсэн суртлага болгох тал руу ороод явахдаа тэгээд явцсан тал байдаг. За одоо байгаа хөрөнгөтнүүдэд үйлдвэрлэлийн зах зээл өөрсдийн ашиг тусын төлөө өөрсдөө улам баяжиж үйлдвэрлэлийн ажлыг улам дарлахын тулд байн хувьсгал хийж байдаг. За тэр нь бол нөгөө хувьсгал гэхээс дандаа реформын шинжтэй. За шинэ технологи гараад ирэхээр ховонцор гараад ирэнгүүт нэг маягийн реформ явна. Өөрийн хөдөлгөөр гараад ирэнгүүт нэг реформ явна. Нэхмлийн үйлдвэр гараад ирэнгүүт нэг реформ явна гэдэг ч юм. Дандаа ийм байдлаар энэ нөгөө шинэ технологи одоо материал техникийн бааз гэж яриад байгаа юм л. Тэр юм шинэ юм гарч ирэх болгон тэрийг дандаа өөрсдөө ашигтайгаар эргүүлж идэг хүмүүс чинь бугаж байгаа буюу хөрөнгөтэй анги юм аа гэсэн ийм одоо юуг маш ихээр ярьдаг энэ бүлэгт. За одоо болсон чинь буюу одоо 19-р зууны сүүлээр одоо пролетар анги улам олуулаа болсон. Улам ив нэгдэлтэй болсон. Бас улам хөөрхийлт ядрангуйлж одоо ядан амьтад болж байна гэж энийг бол ярьсан. Тиймээс энэ одоо коммунист хувьсгал бол зайлшгүй юм а гэж. Энэ нарратив нь айгүй сөрхий байгаа сте. Жишээ нь тий. Ийм хувьсгал одоо зайлшгүй хийхгүй бол болохгүй бид нар одоо зүтгэх хэрэгтэй тэмцэх хэрэгтэй гэж хэлэхгүй энэ бол болох нь гарцаагүй гэхэлэр хүн чинь өөрийн санаачлагаар юм тэмцэхээс илүү юмнаас хоцрохоо сайд юм байна л да. Fear of missing out гэдэг чинь тий. Тэгэхээр нөгөө бид бол улам холуулаа гэсэн мессежийг бид нийлдэй шүү гэдэг тийм мессеж та нар энэ хувьсгал болох нь гарцаагүй оролцохгүй бол хоцроо шүү гэж. Тийм агуулгатайгаар нэгдүгээр бүлгийг бичсэн байна. За хоёрдугаар бүлэг нь пролетар ба коммунист гэдэг. Энэ дээр бол үндсэн агуулга нэг 10 шаарддаг гэсэн юм тавьсан байгаа. За газар өмчлөлийг хаалгах гэж байна. Газрыг хинж өмчлөхгүй. Тий. Орлогын албан татварыг шатлалтай болгох. За энэ социал демократ
нэг үзлийн нийгэм яваад байгаа. За өв залгамжил гэж юм байхгүй болно. Тэр хүн нас орвол хөрөнгө улстай очиод тэгээд тэр хүүхэд бол хүүхдүүд нь бол цэвэр өөрийнхөө хөдөлмөрөөр шудраг хөдөлмөрөөр эргээд одоо улсаасаа авах хэрэгтэй юм аавна гэсэн утгатай тий. Тэгээ энэ нэг урддах одоо нийгэм буюу тэр феодлын тэр газрын эзэдийн тэр нөгөө жоохон тийм дээрэнгүү байсан гэх юм уу те нөгөө хэдийгээ дарлаацсан гол өвдөлтөн дээр нь ажиллаад байсан. Тийм учраас тухайн үед л үнэхээр гоё санагдсан. Таалагдаад байна шүү. Амар бүр диважин шиг санагдаж байгаа ш тухайн үед дарлагдаж байгаа. Дээрэс нь тухайн үед нөгөө сэхэтэн гэдэг чинь бас нөгөө нийгмийн хөгжил дэвшлиг авчрах хэрэгтэй хүмүүс гэдэг утгаараа тэд нар ч гэсэн гоё санагдчихсэн юм шиг байгаа. За энэ дээр би яг Ленин л одоо нэг асуудал үүсгэсэн хүн болж таарах гэдэг юм л да. Ер нь тэр тухай ер нь хоёулаа нэлээд ярих юм. Нэвтрүүлгийн цаг маань яах нь. Жохон хурдан шулганжл ярьсан болох гэдэг. Цагаач босгочийн өмчийг хураанаа. За зээлийн бүх үйл ажиллагааг төр хариуцна. Хувийн банк гэж байхгүй, мөнгө хүлэгч гэж байхгүй. Тээвэр болон харилцаа холбоог төр хариуцна. За харилцаа холбоо гэхэрч хэвлэл бол явж байгаа. Тэ. Үйлдвэр хөдөө аж ахуйг төрийн удирдлагаар өргөжүүлнэ. Хөдөлмөр эрхлэх чадвартай бүх хүн ижил тэгш ажиллах нь хамтын үүрэг хариуцлага муу юм а гэж. За энэ дэр одоо цалингийн ялгаагүй үлчдэг үзэгдэл болох гэдэг байгаа байхгүй. За одоо шинэ аялал жуулчлалын салбарт Мөнхбаатар цомрол хоёр ажиллаад та мундаг одоо юмаа мэддэг цаанаасаа энэ юмаа хий гэсэн тийм голоосоо тийм хүчин зүтгэлтэй би болохоор нэг залах гэмтэн очиж суудсан байдаг тий ажлын цаг үлээгээс сууж ажил тарангууд 0-ороо суучдаг 5-аас ажил тарах гэ 4:30 гэ 0-ороо суучдаг хүмүүс байгаа шүү дээ тийм хүмүүс чи адилхан цалин аваад тахаар чи нөгөө юу болчдөг нөгөө та ажиллах сонирхолгүй зүтгэлгүй болчдөг энэ яг Монголын жишээн дээр нэг 3 удаагийн дараалсан хөрөнгө оруулалтаар нэг тим явагдсан шүү дээ. Эхлээд за 20-од оноос эхлээд ер нь хөрөнгө оруулж байгаа. За тэрнээс чинь болоод 30-30-д онд ард иргэдийн нэг сүм хийдэ судгал энэ төр гэж явсаар хагаад 37 оны ардын зэвсэгт бослох гэж яваад тэр хооронд за тэрнээс хойш ингээд 40-оос 60 оны хооронд энэ за энийг очиж жижиг хөрөнгөтний юу гэдэг тэр нь ярьчих. За Монголын жишээ аягүйх орж ирэх юм шиг энэ тийм. Яг нэмээд сануулаа хэлэхэд яг энэ нөгөө яг адилхан ажлын цаг дээр нэгэн зүтгэлтэй нэгэн зүтгэлгүй ажиллаад байна шүү дээ. Гэхдээ тэр зүтгэлтэй хүнийг нэг урамшуулах хэрэг гарна та. Тэр чинь л одоогийн одоо ч гэсэн бидний нийгэмд бүр хүчтэй бидний оюун санаа суудсан байгаа металл. Тэ. Одоо чи үнэхээр сайн байгаа учраас гэтэл ижлэхэн цалаад энэ тэгэхээр тэр хүнд ямар нэг бусдаас илүү одоо бахархал техник юм хэрэг болно да. Тэрийн сайхан ингээм металл өгдөг гэсэн. Тэгээд одоо нийгэм солигдсон ирнэ бидний бүр оюун санаад бүр баттай суусан нэг тийм юм байгаа дээ. Тий. Яг нь социализмын ингээд янз бүрийн үе шатнд бас ингээд нэг уралдаан зарлаач юм ингээд бас нэг жилдээ нэг удаа нэг арай их мөх цалин өгдөг ч юм уу урамшуулдаг ч юм уу тиймэрхүү үзэгдлүүд байсан. Тэгтэл тэр чинь өдөр тутам газар тэнгэр шиг ялгаатай ажиллаж байгаа ийм хоёр хүний тэр одоо юу либерал нийгэмдэл гэж ярил л да. Тэр чинь бол үнэхээр тасрал явчихна шүү дээ. Хэдхэн сарын ганц сарын дараа 2-3 сарын дараа ялгаа нэг эрс харагдаад явчих учраас тийм ялгаа ч юм бол хурдан гарах хэрэгтэй байхгүй. Тэгтэл ингээл олигтой ингээл урамшуулахгүй байгаад тахаар чинь тэгэл нөгөө хүнийг залхуул руу татаал гэдэг байхгүй юу ер нь бол тий. За хөдөлмөр эрхлэгч энийг сая ярьсан. Хөдөөж явах үйлдвэр хоёрыг нэгтгэх. За энэ хот хөдөөгийн ялгаа гэдэг юм аюу их болоод ирсэн юм байна л да. Ер нь энэ ялангуяа материал техникийн багц ингээ хөгжөөд байх гэсэн. Тэгэхээр ер нь бол хөдөө аж ахуй технологижуулна. За хөдөө ер нь бол тийм хот хөдөөгийн үйл ажиллагаа хооронд нэг ойртуулна гэсэн нэг тийм санаа 10 шаардлагад нь орцсон байдаг. За боловсролыг өнгөө болгож хүүхдийн хөдөлмөрийг хаална гэж. Хүүхдийн хөдөлмөр гэдэг чинь одоо ялангуяа хөдөө орон нутгаар их байгаад байгаа юм л да. Тэгээд ерөнхийдөө хүүхдийн гол ажил бол сурхал гэсэн тийм одоо сурталтай болж эхэлж байгаа. За социалист ба коммунист утга зохиол гэсэн нэг тийм 3 дугаар бүлэг нь байгаад байгаа. Энэ дээр бол бусад төрлийн энэ чинь нэг янз бүрийн өөр социализмуд бас гараад ирсэн байгаа гэсэн юм байна л. Ялангуяа Герман, Швейцар, Польш гэсэн улсуудад ингээ Швейцар өөрийн гэсэн нэг тийм холимог тогтолцоонууд бий. Тийм, холимог тогтолцоонууд бий. Социализмуд бий болчиход гэсэн. Тэдний тухай ер нь шивэмжилсэн байгаа. Эдгээр чинь өрсөдөх үзэл санаануудаа жоохон дарангуйлж гарч ирэн шүү дээ ер нь бол тий. За тухай одоо ухран энэ реакшнери социализм гэж ер нь гараад байгаа юм. Энийг болохоор одоо за Монголд орчуулахдаа харгас социализм гэдээ орчуулсан байдаг билүү дээ. Тэр энэ яг нэг арай нэг үг сурвалжтай нь ойртуулж орчуулах юм бол нэг тийм ухран социализм
гэж хэлмээр юм шиг санагдаад байгаа. За тэр дотроо феодалын социализм. За энийг бол шууд хоёр нүртэй гэж хэмжилж байгаа. Карл Маркс. За хоёр нүртэй феодалууд нэг гинт харцаардад хайртай болж жүжиглж байгаа гэж тий. Одоо нэг өөрөөсөө бүр нөгөө хаана Франц ч нэг хааныхын толгойг завччихгууд айцсан. Тэгэнгүүт одоо гинт одоо өглөг өгдөг ч юм уу тий. Нэг тийм ард нөгөө хамжлаг ардын санааг төр амрааж тэнд нэг тийм хувьсгалд одоо янз бүрийн хөдөлгөөн үүсгэс сэргийлэх жоохон тийм юу яг хувьсгал хийнэ гэдэг чинь алдах юмгүй болсон үнэл хувьсгал хийн шүү дээ. Тэгэхээр нэг жоохон ч гэсэн алдах юмтай болгоод байдаг ч юм уу те. За энэ дунд нэг сүмийн социализм гэсэн нэг юм юу байгаад байдаг. Тэр үзэл сурталыг шөөмжилсэн байгаад байдаг. За тэр нь бол эгэл даруу өгөөмөр байхыг номлодог. Одоо эндээс ч л бүр нэг шашин бол ард түмнийг мансууруулагч хар тамхи юм а гэдэг үзэлч баг эндээс гарсан байдаг байхгүй. За эндээс жижиг хөрөнгөтний социализм гэж бас нэг юм яригдсан байна. За эднэр бол нөгөө дандаа нэг дэлгүүрийн эзэд гар урчууд гэдэг чим өөрөөсөө ингэ жижигхэн хөрөнгөтнүүд. За энэ нь бол хумигдж байгаа. За тэгхтээ нөгөө хөрөнгөтний ангийг одоо унгаачих юм бол эднэр бол дараагийн хөрөнгөтөн болж гарч ирэх магадлалтай. Тийм учраас эднэрийг ч гэсэн ер нь хувьсгалд нэгтгэх хэрэгтэй юм хөрөнгөтөн чигээр байлгаад иж болохгүй гэдэг. Энэ дэр одоо тэр миний Монголын ярих гэжсэн юм. Монгол бол 20-оос 40 он гартал жижиг хөрөнгөтнөр явж ирсэн. Тий. Тэгээд одоо ер нь бол бараг 60 он хүртэл. Тэгээ монголч 3 дараалал хөрөнгө оруулалт явагдсан шүү дээ. 20-од онд нэг 40 энэ үндсэн хууль шинээр гарахтаа болгонд л хөрөнгө оруулаад яваад байгаа байхгүй. Тэгээ дахиад нэг шинжилэн байгуулж юу ч л ингээд янз бүрийн нэртэй ингээд байгуулад явдаг. Тэгээд тэр орн чинь одоо нэг ер нь бол 60-аад он хүртэл чинь яг Монголын хоёр талд байгаа Орос Хятад хоёр чинь өлбөрч өгч байгаа шүү дээ. Тий. Нөгөө хитрхи огцом социализм энэ төр байгуулсан. Тэгтэл бол Монгол баян байсан гэж байгаа. Харин тийм. Ямар гоё болж байгаа. Ингээд дэлгүр хоршоогоор нэгэд зөндөө ингээ мах зах ингээ юмнууд ингээ байж байгаа юм. Хоол хүнс ингээ байж байгаа юм ингээд тэгж бүр ирсэн хүмүүс руу гайхдаг байсан гэд. Тэгэд үндсэндээ 60 онд тэр эцсийн хөрөнгө оруулалтаар ингээ байхгүй болгосон. Тэр нэг хүн өөрийнхөө төлөө хөдөлмөрлөх гэдэг юм байхгүй болгосон. Тэрнээс болж одоо энэ нэг тийм заваан залах уу тэгээд дарга шүтдэг юу тогтолцоо ер нь нилээн бий болсон 60 оноос хойш ер нь харьцангуй их газар авсан болов уу даа гэж надад санагдаад байт. За хоёул нэг хамтран ажиллагчаа танилцуулчихоо. За тэгээ. За өнөөдрийн манай хамтран ажиллагчаар сайн хүнсээр сайхан хамтыг өрөөтэй Холли компани оролцож байна. За 22 онд шинэхэн үүсгэн байгуулагдсан Холли компани байна. Монголд анх удаа гүн хүлдээсэн бэлэн хоолыг үйлдвэрлэсэн. За гүн хүлдээх технологи гэдэг нь юу вэ гэхлээр богино хугацаанд одоо бүр маш хасах 35 хэмлүү ингэж хүлдээдэг учраас маш юм шинэ технологи гэсэн үг. За тэгээд энэ технологийн гол ач холбогдол нь юу гэхлээр тухайн хүнсний бүтээгдэхүүнийг нөгөө чанараа алдахгүй тий чанараа алдахгүй элдв эсэлтэлт одоо муудах тийм процесс ерөөсөө одоо болохгүйгээр одоо бүтээгдэхүүнийг хөлдөөчдөг гэсэн үг. Энэ нь одоо бидний гар дээр эрүүл хүнс ирж байгаа гэсэн үг. За дээр нэмээд энэ компани энэ бэлэнгээд байгаа хоолнууд дотор Mom Beef Prime Meat-ийн одоо ийм махнууд ордог гэдэг нь бол үнэхээр хайр хүрэн байдаг. Яг тэгэхээр ер нь бол энэ өнөөдөр бид нар мал аж ахуйн хэрнээ одоо энэ вакцинжуулч гэдэг юм уу тийм энэ нь бол нэг жоохон тийм хэцүүфтер яваад байна шүү дээ. Тэгэхээр яг энэ стандартын дагуу явж байгаа ийм гоё нөгөө махны үйлдвэрлэлүүдээс ингээ маха авч байгаа гэдэг нь үнэхээр ингээд хайр хүргээд байдаг. За тэгээ манай Холли компани маань монголчуудын хамгийн одоо идэх дуртай нааша цаашаа нэмгэн төмстэй өхрийн мах, кальбижим, кимчитэй шүл гэдэг ийм 5 одоо бестселлер хоолнуудаас гадна боорцог манту гэсэн ийм 2 төрлийн одоо бүтээгдэхүүний зах зээл нэвтрүүлсэн байгаа юм билээ. За тэгээ хамгийн гоё нь эдгээр бүтээгдэхүүнүүдийг бидний одоо сүлжээ дэлгүүр гэж хэлдэг. Ер нь биднэрт ойрхон гэрийн гадаа байж л байдаг энэ бүх дэлгүүрүүдээс орж авах боломжтой. За дурдвал E-Mart, Номин, Оргил, Миний дэлгүүр, GS25, FS, M-Mart гэдэг сүлжээ дэлгүүрүүд болон 6 болон 8 нэрийн дэлгүүрүүд мөн бөөний худалдааны төвүүдийн одоо хөлдөөгчний тасаг дээрээс авч болох нь тийм. За тэгээд энэ боорцог гэдэг байгаа. Боорцгаа бол өнөөдөр илүү одоо бид нэр ярьж өгөөч гэж гуйсан байгаа. Боорцог гэхээр одоо миний л хувьд жишээлх юм бол нэг юм жоохон байх тийм гоё тий. Одоо хүүхэд насны нэг тийм гоё юм байдаг. Гэрт нэг юм боорцог хийж байгаа үнэр тий. Тэгэл ингээл өглөөс ирэхэд нэг юм гоё байсан. Яг тэрийг санагдуулам хагас босруулсан боорцгийг
хүлдүүгээр зарж байгаа гэсэн үг. Тэгээд тэр борцгийг авчирлаа. Өөрийнхөө нөгөө пэйжэнд 2-3 минут, 1-2 минут одоо тэр нөгөө халаахад л ингээл маш гоё үнэртэй шинхэн борцог. Шууд шинэ борцог. За тэгэхээр энэ дээр гоё цэцгий тавиад юм уу масл тавиад идэхээр ямар гоё идэг л тийм. Ийм гоё борцгийг одоо эдгээр маань зах зээл нийлүүлж байгаа юм байна. Нэмэх нь одоо саяны нөгөө дурдсан 5 төрлийн хоолн дээр чинь нэг мантуу идчихмээр санагдаад идэг шүү дээ. Тэгэхээр бас яг 15-аас 20 минут шууд жигнэхэд бэлэн болгоцсон хийцэн юм хүлдүү мантуунууд бас зах зээл дээр нэвтрүүлсэн байгаа гэсэн үг тийм. Тэгээд ингээд нөгөө ийм гоё гүн хүлдээсэн хоолнууд нь ням бактери өсөлтгүй, эсэлтэлтгүй хадгалахад одоо хугацаа мэдээж маш урт байгаа. Тэгээд уураг, витамин, эрдэс бодис ялдаг гэдэлгүй ийм гоё бүтээгдэхүүнүүдийг санал болгодог. Хооллыг компани маань бид нартай өнөөдөр хамтарч ажиллаж байна. За эдийн бүтээгдэхүүнүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг авмаар байвал Facebook дээр хооллыг гэд монголоор бичээд орох юм бол маш сонирхолтой пэйж нь байгаа. Тэнчэнээс ороод мэдээлэл авч болж гин. Эсвэл 7270 1110 гэдэг утсаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За баярлалаа. Хоёулаа ч бас нэг ивент итгэжээсээ шагнуулаад нэг хоол мол аваад амар гоё байсан. Харин тийм. Манай хүмүүс бүр үнэхээр гоё хийсэн. Гэт ялангуяа тэр нөгөө борцгийн манай оюут охин хичээл рүү авчихсан. Тэгээд завсарлагаанаараа гарч ирээд найзуудтайгаа нөгөө CU эднэр чинь GS эднэр чинь юу таартай пэйжтэй байгаа штэ. Тэгээ пэйжэнд нь халаагаад ицсэн чинь их гоё исэн гэд ярьж илээ шүү. Одоо хэрэглэгчийн. За баярлалаа. За баярлалаа. За онл ерөнхийдөө нэг ингээд явж байгаа юм. Ер нь одоо социализмын талаар манайх ингээд харьцангуйс нэг ерөнхий бас ойлголттой болсон байх гэж бодож байна. Ер нь бас нөгөө манай одоо ахмиг насны үзэгчтэй бол ерөнхийдөө төсөөл сайтай байгаа х тий. Сүүл залуу үзэгчд одоо ялангуяа залуу шинэ үеийн үзэгч сонсогчд маань социализмын талаар ойлголттой болсон байх гэж бодож байна. За ингэж ийсэн чинь Ленин гэж нөхөр хаанаас юу болж гарч ирээ. Энэ удаа үзэгч сонсогчтой бас нэг юм хэлэхэд энэ удаагийн нэвтрүүлгээс эхлээд цом огчтой нэвтрүүлгийн агуулгыг хувааж бэлдэж байгаа тийм. Тэгэхээр за Ленин гэж нөхөр юу болсон талаар та бэлдсэн байгаа шүү дээ. Тийм. За Ленин гэж байгаа. За манай үеийнхэн бол Ленин гэдэг хүнийг бол нэлээд одоо маш сайн мэдж байгаа. Тэгэхээр одоо ер нь Ленин гэж юм бэ? За мэдээж орс хүн байгаа тий. За тэр байтугай манай үеийнхний жоохон дээшийн үеийнхэн хүртэл одоо энэ ламп буюу гэрлийг Ильичийн гэрэл энэ гэж хэлэх үе байна. Ягаад тэгэхээр одоо тэр тог цахилгаантай тэр гэрлэгээтэй амьдрал нь тэр Владимир Ильич Ленин гэдэг хүний одоо буйнаар л амьдрал нь нэвтэрсэн гэж ойлгож штэ тий. Тийм одоо бүр гэрлийг хүртэл одоо өөр дээр авахулж чадсан тийм хүн байгаад тахна шүү дээ. Ленин өөрөө бол нэлээд тийм баян, босролтой одоо тийм айлд одоо өссөн. За тэгээд яг төрсөн ах нь болохоор хаан цасгийн эсрэг тэмцэж байгаад амар хөвцөн цаазлуулсан байгаа. Тэгээ энэ нь өөрөө одоо тухайн хүнийг нэлээд юм те одоо тэр феодализм гэдэг байгаа тэр нийгмийн одоо эсрэг бүр юм хүчтэй тэмцэх бүр ингээд бүр сэтгэлийнхаа угруу бүр ходоодныхаа угнаас бүр эсэргүүцэх тэр одоо хүмүүжлийг өгсөн гэж ярьдаг юм билээ л дээ. Тэгээд ер нь бол Маркс, Энгельс нартай нэлээд уулзаж ярьдаг, мэтгэлцдэг байсан гэж байгаа. За тэгээд тийм ч учраас нэлээд ингээд ярилцаад одоо марксизм гэдэг байгаа онлоос авахыг аваад өөрөө бас нэмээд бас нэлээдгүй юм нэмж авчирлаад өөрийнхөө ленинизм гэдэг одоо тий онлын бий болгосон байх шүү дээ. Тэгэхээр тэр ленинизм гэж одоо үзэл санааны гол агуулга юу вэ гэхлээр ядуу улс орнууд бол капитализмыг гүйцэд босруулаад байх албагүй гэж байгаа. Албагүй буюу яг энэ Ленинийн онлоор явсан учраас бид нар жоохон бахтаа бол капитализмыг алсгагч гэдэг нэг юм зургийг харж өссөн. Томоохон байшин барьлаа. Нөгөө юу? Мөртөө нөгөө алгасч идэг шүү дээ. Алгасаа явцсан. Одоо тий капитализмыг бол яг энэ нөгөө ленинизмын утга санаал явж байсан байна шүү дээ. Бид нар нэг юм капитализм гэхэлэр их л муухай юм байгаа. Тэгээ тэрийг л бид нар ингээд хараагаад одоо алгасчиж байгаа учраас их л зөв замаараа явж байгаа гэж бид нар тийм онлыг чэйжлүүлдэг байлаа. За бидний хувьд бол харьцангуй зөөлрсөн байсан. Одоо би ээжийнхаа дипломтлыг үзэхлээр яг нөгөө марксизм, ленинизмын онл энэ гэж байдаг. Тэгээд энэ дээр юу үздэг гэсэн ингээ ээжээс асуухаар өө тэгэл
тэр онлыг бүр ингээ баа бээгүү чийжлүүлдэг байсан гэж ярьдаг байсан. За тэгээд тийм онлыг бол ингээд нөгөө яасан шууд алгасаад явандаа ер нь коммунизмыг байгуулна гэдэг. Тэгээ коммунизм буюу одоо энэ дэлхийд төр чинь коммунист орнууд байна уу гэхэлэр нэг 5 6 орн гарч ирдэг юм чинь тий. Саяхан бид нар яваад ирсэн. Вьетнам улс ч одоо коммунист гэж байна тий. Ерөөсөө яг албан ёсны бичиг баримт дээр коммунист одоо орн шүү гэж бичсэн 5 6 орн байгаа. Тэрний нэг нь байгаа даа шүү тий. Тэгэхээр ер нь бол тухайн үед ленинизм буюу Ленин одоо энэ үзэл санаагаа танилцуулж явах үед Орос бол өөрөө бүхэлдээ өлсгөлэн ядууралд автцсан байсан юм. Сайн манай Мухатар ярьлаа шүү дээ. Бид нар тэр одоо 11-ээс 20 онд бол ингээд харьцангуй тий өөрсдийнх нь тусгаар тогтнолыг яагаад зарлаад ингээд бас ч гэж нөгөө арай бас нэг аятаа эвтэй дарангууллаасаа салаад байж явах үед бол яг хойно бол Оросууд маань бүр өлсгөлэн ядууралд бүр ингээд гүнзгий автагдцсан байсан. Яг л энэ үед те одоо энэ феодалуудыг чи халж ийл да те бид нар энэ пролетар буюу энэ одоо ард иргэдэд боломж олгоё л да гэсэн үзэл санаа бол мэдээж олонход маш их таалагдсан гэсэн үг шүү дээ те. За тэгээд тэгж тийм үзэл санааг одоо явж явах тараагаад явж явах үед энэ тэнд илтгэл тавиад яваад байсан. Тэгж явах үед мань хүн шоронд суусан. Шоронд суусан нь бол бараг мань хүнд амралт те бүр илүү өөрийнхөө үзэл санааг бүр ингээд зэгцлэх те дараагийн илтгэл юмаа бүр ингээд хийх бүр юм нөгөө нэг юм хугацаа олгосон юм шиг санагддаг. Яг тэгэхээр шоронгоос гарч ирээл мань хүн бол өөрийнхөө үзэл санааг танилцуулаад большевик гэдэг намаа байгуулсан. Большевик гэдэг нь большинство буюу одоо нөгөө олонх гэсэн үгнээс гаралтай те олонхчууд буюу нөгөө нэг ядуус тэ пролетариат тэр олонх нь одоо намайг дэмжинэ гэсэн одоо тийм бүр нэг нэр нь хүртэл тэ дэмжлэг авахар байстай тэ тэгээд ер нь бол харамсалтай тэр нөх их айхтар газар аваагүй учраас Швейцар руу очиод нэг жил явсан байгаа. Тэгээд Швейцарт байх хугацаанд нь бол нөгөө цус нэм гараг тохиолдсон юм байна. Тэгээд ард иргэд эдийн засаг хямрал зовлон бэрхшээлээс үүдэлтэй Николай хаанд эсэргүүцэл илэрхийлэн тайван чагсаал нөгөө хийж байхад нь цэргүүд цус урсан дарсан. Энэ нь бол мэдээж Оросын ард түмэнд нилээ ингээд бүр те эрс шийдэх ер нь энэ хаад буюу те энэ эцдээс ер нь салах цаг нь болчихжээ гэжсэн. Дээр нэмээд энэний өмнөх одоо бас нөгөө Оросын ард түмэн нилээн сэтгэлд нь одоо хоногчсон байсан, жоох эвгүүтүүлсэн байсан бас нэг үйл явдал нь болохоор нөгөө Ходинскийн одоо буюу Хадинка гэдэг ийм талбай дээр бас үйл явдал болоод олон жилийн өмнө болсон авчиг ийм Оросын ард түмний сэтгэлд нэг ийм хар мөр үлдээсэн байсан. Тэр нь юу вэ гэхэлэр эзэн хаан одоо яг нөгөө Николай 2 дугаар Николай хааны хаан ширээ залах ёслолын өдөр гэдэг ба тий. Яг тэр өдөр нь одоо тэр Хадинка гэдэг тэр төв талбай дээр одоо хаан нь одоо хаан засаг нь ард иргэдтэй талах, зайдас, дурсгалын аяга тараана гэд ингээд зар тараацсан байсан. Одоо тэгээ тийм юмн дээр нь ятхад одоо тэр нь нэлээд хязгаарлагдмал нөөцтэй шүү. Эртхэн шиг очихгүй болвол одоо хүрхгүй шүүч гэдэг юм уу нэг тийм юм явсан баг. Тэгээд хэр өсөглөн байсан гэдэг нь л одоо харагдчихэж тий. Талах зайдсныг аяга өгнө гингүүт тэнд бүр маш олон хүн буюу 500 мянган сугларсан байгаа. За тэгээд мэдээж тэр чинь одоо том талбай дээр жижигхэн талбай дээр олон хүн сугларсан байна. Тэр талбаанаас их л тоглолттой байсан юм шиг байна. Тэгээд нөгөө тарааж байгаа юм лөө хамаа замбраагүй ингээд нөгөө амьд тэмцэн дайрж ороод ер нь бол янз бүрийн их сурвалж дээр янз бүрийн тоонууд байдаг те ер нь 1000 гаруй хүн бол энд дарагдах хүчсэн. Тэгээ яг нөгөө Николай хаан ширээнд залагдаад байдаг. Гэтэл яг тэр өдөр нэг тийм гачин үйл явдал болоод тэгээ ядахад яг тэр өдөр нь одоо тэр нөгөө түүхийн их сурвалжууд дээр л болохоор нэг хүмүүс тэгээ дарагдаа өгч яхад нь яах нь хааны гэрүүл ингээд одоо тэр эндэр дээрээсээ ингээд баяр жаргалтай харагдсан ч гэдэм үү те тэр нэг тийм сонин байжсэн. Тэгээд тэр үйл явдал дахиад тэр нөгөө нэг цуст тэр нөгөө хаан цасга эсэргүүцээ тайван жагсаал хийж яхад нь цэрүүд гарч ирээд ингээд зүгээр ингээд дараа хийцэн те ийм айхтар үйл явдлууд одоо зэрэгцэж өрнсний улмаас ер нь бол одоо Ленин буюу одоо Ленин маань ленинизм ингээд арт түмэн дээр ингээд тавихад л ингээд төмөр шиг цааш яваад бэлэн болцсон байх нь шүү дээ тий. Тийм байдлаар гарч ирсэн байх нэ. За тэгэл яхав дээ ер нь бол инх тайван талах газар гурвыг арт түмэн бий үгүй 3 суудсан юм шүү. Тий. Хүмүүст амар хэрэгтэйсэн юм. Үнэхээр тэр хүмүүс үлдсэн байсан байна, талах хэрэгтэй байсан байна тий. Эрхчлөөг өгмөр байна, инх тайвныг өгмөр байна. Нэмэх нь газрыг ч өгч идэв. Хувийн юмч. Тий. Яг тэгвэл тэр баахан тариачид ингээл чавс газар дээр ажиллаад идэг гэтэл газрын эзэд
алба товчуураараа тэднийг зүгээр ташуурдаал байдаг те. Яг тэрүүн дээр нь хэрэгтэй байсан сонсомоор байсан үгийг тавьсан. Нударган баячууд гэдэг штэ тийм хүмүүсийг. Тийм хүмүүсээр дүүрэн л байсан гэсэн үг штэ. Тий. За тэгээд ер нь бол Романовын одоо гэр бүлийг тэр хаан ширээнээс нь те одоо буулгахад хүрсэн ер нь бол өөрсдийнхөө санаачлагаар боосон гэдэг чинь те. Тэгээд ер нь бол ард түмний одоо асуулгаар хэм ард түмний саналаар бол Романовын гэр бүлийг бол цаазлах санал байсан. Гэхдээ Ленин бол айжсэн. Энэ гэр бүл байсаар ах юм бол хизээ нэг өдөр те хүчээ дахиж сэргээгээд мэдээж тэд нарт чинь үйлчилж исэн анги бүлэгтэй анги байгаа шүү дээ те. Тэд нар нь эргэж гарч ирээд намайг бас юу гэдэлд оруулах болов уу гэдэг. Дээрээс нь тэр чинь нэг юу одоо ингээд Орос Европын нэг үндсэн хууль хаан засагтай улсууд чинь бас нөгөө эргээд нөгөө Оросд юу оруулаад нөлөө оруулаад эргээд хаан засгийг тавих гэж оролдох магадaltaй шүү. Магадaltaй. Тийм байсан учраас тэгээд тэр Романов Николай 2 дугаар хааны гэр бүл уу нөгөө бид нар нөгөө кино хүүхэлдэйн кино ном зохиол дээр халддаг шүү дээ. Харин тэр нэг Распутин гэдэг нэг айхтар ийм зөвлөгтэй нэг ийм жоохон бүтлгүүд хаан байдаг шүү дээ. Тэдний гэр бүлийг ингээд гэр бүлээр нь устгасан юм түүхтэй байна. За тэгэл ер нь бол ардын бослого гараал улаан цагааны данд игдсэн юм жоох имгэлтэй түүхтэр л босч ирсэн байна. За. Энэ Лений талаар би нэг юу гэж сонсч байсан. Энэ Германы санхүүжилтөд нэлээ ажилласан байхаа л гэж би сонсож байсан. Энэ чинь дэлхийн 1-р дайнд одоо Англи юу ирч юм. Англи Франц хоёр ч Антанте хвшлүүлээд нэгдсэн Германы эсрэг байлдаад байгаа шүү дээ. Тэгэхдээ нөгөө талаас нь Орос цус тэр дайнд оролцоод байдаг. Тэгэхээр Герман тухайд 2 дугаар бэлгээлэн байсан баха. Кайзер Германы кайзер. Тэгэхээр нөгөө Оросыг дайнаас гаргах нэг тийм айгу тийм нэг арга хэрэгтэй байгаа гэсэн. Тэгэхээр энэ дотроос нь бослого большевик энэ коммунист хувьсгалыг гаргачих юм бол Орос дотроос хамт болоод дайнаас гарчна. Тэгээд ир чинь гол яриад байгаа юм саяны 3 ярьсан юм чинь нэг их тайм байгаа шүү дээ. Ард иргэд бол Оросын ард иргэд бол үнэхээр их тайвныг хүсчихсэн, туйлдчихсэн. Тэгээд тийм болохоор дотроос нь энэ коммунистуудад санхүүжилт өгөөд гаргачих юм бол юу очих байхаа гэсэн. Нэг Орос дайнаас гарчих байхаа. Тэгээд эргээд бас нэг Англи Францтайгаа тухтай байлж болохоор байна гэсэн. Нэг тийм юу явсан гэсэн нэг тийм ажиглалт ч юм уу таамаглалт ч юм уу байдаг шүү дээ. Эцэстээ Германч нэг улаан хвсгалтай алуулсан л да тий. За хоёлоо дахиад нэг хамтран ажиллагчаар танилцуулчаад. За манай хоёр дахь хамтран ажиллагч маань аялах боломжийг хүн бүртүрээтэй. Join Me платформ байна. Join Me цэгмэн гээд та бүхэн хайгаад орох юм бол за одоо би өөрөө бүтээлцэж байгаа болохоор маш үзэсгэлэнтэй сайхан сайт байгаа. Та нар маань Join Me цэгмэн Facebook, Instagram, YouTube алин дээр нь ч бичсэн бол манай хуудсуудыг олж харах боломжтой байгаа. За тэгээд өнөөдөр миний онцлох гэж байгаа аялал бол Бангкок, Паттайя аялал гэдэг. За Бангкок, Паттайя буюу Таиландын аялал. Ер нь нэг юм модноос гардаг аялал байна. Ямар ч цаг үед асуугдчихэдэг. Баг классик болоод байгаа юм шиг. Тий. Ер нь бол нэг юм аялагчдыг ингээд сором цөмч татаад байдаг нэг улс байгаа байхгүй. Тэгэхээр энэ улсад бүх юм байгаа гэсэн үг. За маш сонирхолтой. Одоо ч гэсэн хаан засаг байгаад байна те. За дахиад одоо тэнд чинь нөгөө Нүбийн зүүн өмнөд Азийн төвөөс ахуулаад эдийн засгийн том одоо улс төрийн том байгууллагууд байна. Тэр утгаараа зүүн өмнөд Азийн маш том юм төв байгаад байгаа шүү дээ. Хаб байгаад байгаа. Тэнчэнээс том хат одоо мега сити гэж яадаг вэ гэдгийг одоо харж болно. За дээр нэмээд маш гоё үзэсгэлэнтэй байгаль тэнд байдаг. Бангкок, Паттайя аялал маань ер нь бол том хот болоод тэр арлын амгалан тэр гоё кино зураг авалтууд болж исэн гоё тэр нөгөө байгалийн үзэсгэлэнт газруудыг харж болдог. За тэгээ манай энэ аяллаа гол онцлог нь юу гэхээр яг манай хүтэж өөр ажилдаг. Манай хүтэж нартай явсан аялагч нар ерөөхдөө за юу танаа л аялж явъя. Танах дараа ямар аялал гарах вэ гэдэг тийм бол яа тэгэхээр манай хүч нар үнэхээр одоо төгс бэлтгэгдсэн тийм хүтэж нар байдаг. Нэмэх нь Бангкокт ч тэр Паттаяд ч тэр 5 хоттой бодолд болж байгаа. Ер нь аялалд нэг ингээл ер нь ачаал авдаг штэ тэр олон цагийн мэслэг аваад тэгээ очиход нэг юм хачин буудал байхад бас ингэ сэтгэлээр унадаг. Кондишн ажиллахгүй ч юм байвал. Кондишн ажиллахгүй. За тэгээд энэ халуун оронд чинь муу боол сонгочвол нөгөө амар жоо момч. Тэгнь. Аим шиг нөгөө нисдэг том амар амт чинь гараад ирдэг. Тийм болохоор тэрийг ерөөсөө ингэ бүрэн шийдсэн байдаг гоё буудлуудыг одоо сонгодог байх нь шүү дээ. Тэгээ гоё буудал байхын давуу тал бид нар сая үзлээ шүү дээ. Өглөөний цайн дээр тий.
сайхан хоноол өглөө маш сэтгэл дүүрэн өглөөний цайгаа уучхад л тэр өдөржингөө гоё чаваал тий. Хаста дараа өнөөдөр юу хийх вэ? Юу хийх вэ Өглөөний цайг өөртөө гэдэг чи өстой үнэн бол үнэн байгаа тий. Тэгэхээр нөгөө сайн зочд буудал сонгохын ач холбогдол гэдэг чинь тавтай сайхан хончиж байгаа. Дээр нэмээд өглөөний цайнд баталгаатай байдаг байхгүй. Тэгэхээр гой буудалтай, сайн хөтөчтэй ийм манай Бангкок Паттайягийн аяллыг мэдээж ингээд сонгох юм бол манай аялагчид маань маш одоо сэтгэл дүүрэн ирэхээр байгаа шүү. Тэгээд Join Me Cgmen гэж ороод Бангкок Паттайягийн аяллаас та нар маань дэлгэрэнгүй хөтөлбөрийг аваарай. За тэгээд бүр дэлгэрэнгүй асуухыг хүсэх юм бол 77 44 39 39 гэдэг 39 39 гэдэг утас руу залгаж болж байна. Эсвэл манай пэйжнүүдээс шууд ороод мэдээлэл авч болохоор байгаа шүү. За баярлаа. За үлдсэн агуулга хоёлаа. Гэлс ирээд дуусгая та тий. За энэ одоо нөгөө Оросд гарсан энэ хувьсгалыг одоо Оросын Оросын коммунист ном юу экспортлох гэж оролдож байгаа. Энэ чинь нөгөө анх нэг тунхаг дээр нь бичсэн байгаа юм л да. Зүгээр ажилчин ангиас аливаа улсын ажилчин ангиас ялгаатай нь коммунист ном нь одоо юуны 4-р бүлгийн хамгийн сүүлд нөгөө алдар төгөө бичсэн байдаг. Орон бүхний параллелаар нэгдэх тун гэдэг. Тэр бол Карл Марксийн бичсэн үг мөн. За тэгээд тэрүүгээр нөгөө гадагшаа хувьсгал хийх гэж оролцсон. Нөгөө баруун Европын орнууд бол тэрийг тоогоог. Нөгөө Карл капитализм алгасан гэж та нар юу яриад байгаа юм бэ? Энэ тариачтууд тариачтыг одоо хувьсгал дүрэлнэ гэж юу яриад байгаа юм бэ? Тэр хүлээж аваагүй байдаг байхгүй баруун Европын орнууд. Тэгээд тэгсэн чинь юу яагаад за тэгвэл одоо дорн дахинд хувьсгалын төмөрийг асаана гэж Сүрбаатарлаад за тэгэнгүүт нэг комментарийг байгуулад Монгол төвдийн хэлтэс, Японы хэлтэс, Хятадын хэлтэс гэх ингэ байгуулад ерөөсө хувьсгалаа экспортлж эхэлж байгаа. Хувьсгалчдыг ч ястаа явуулаад элбэгдэрч ирэн чинь одоо тэндээс л ирж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Күүтүү гэдэг сургууль дорн дахины коммунист их сургууль гэдэг л үү дээ. Тэрнээс одоо баахан коммунистуудыг бэлтгээл ингээл экспортлол гаргаал. Тэгэл Монголд ч бас нэг 2.3 сая өрөөбөлийн тэр өгсөн гэдэг үлээд нэг хувьсгалын санхүүжилтийн тэр болгож цаана нөгөө Оросууд нь одоо ялангуяа Украин ч нэг холодмор гэд тэнд ч өсөж өгч байгаа шүү дээ. Тэгэл муухай хэсэг нь тэр тийм. Тэгэл коммунистлыг энэ ухаанда ер нь сүүлийн коммунизмыг авсан зарим нэг ялангуяа Камбож ч юм уу. За тэр хиттийн соёлын хувьсгал байдаг ч юм. Ер нь Мао бүр өөрөө ч хэлсэн л дээ. Бараг би энийг хувьсгал коммунизмын амжилтанд хүрэхийн тулд иргэдийнхээ талыг алсан ч яадаг гэдэг баг хэлчлүүдээ. Тиймэрхүү юм бодсон байгаа хгүй. Энэ асар өндөр одоо хүн төрөлхтний диважинд хүрэхийн тулд маш олон хүнээ одоо өлцөгтөнд нэрвэгдэн маш олон их одоо хүний амь насны гар зарна гэдгийг одоо үнэстэй хүлээн зөвшөөрөөд мөнхөрлөж зүтгэсэн нөхдөд байгаа хгүй. Тэгтэл эн чинь бүр ингээд одоо юу чинээлэг хангалуун тим нийгэмд гарах хэрэгтэй хувьсгал гэж Марксийн онлоор байгаа шүү дээ. Уг нь. Тий. Гэтэл тэгтэл одоо хамгийн ядуу өнөө маргааш хоолой яа гэж улсууд аваад хийцэн. Ядж байгаа тэр нь одоо үнэхээр гоё сонсогдчихсэн болохоор нийгмийн бүх давхар тэрийг дэмжижсэн. Ажилчин ангид харцаард таалагдсан, сэхэтнүүдэд нь таалагдсан. Тэгээд дээрэс нь одоо үндсэндээ хаан засгийг унгах. За дээрэс нь шинээр юу колонизатороос гарч байгаа үндэсний тусгаар технологи олж байгаа улсуудад бол хамгийн их таалагдчихсан хэлбэр бол юу байсан? Коммунизм байсан. За тэгвэл юунд Монгол бол хаач бүр 60 хүртэл чадах чинээгээр эсэргүүцээ яваад исэн байгаа даа. Бодод анзангийн удаа бүр амиа өгөн байж ярьжсэн тэр юм чинь бол эхлээд бүгд нэрнт тулсын засгаар явна. Швейцарын хэлбэрээр явна гэжсэн. Дараагийнхан за үнэнхээр тэр нь болохоо байлаа. Бид ядаж жижиг хөрөнгөтний юугаар явъя. Энэ бүр дан цэвэр бүр ингээд туйлширсан социализм чи Монгол зохихгүй байна гэдээ удаанд хэлсэн шүү дээ манайх ч юм бол. Тэгтэл зарим улсд бол шууд л цэвэр социализм байгуулна гэл ингээд яваад өгцөн. Тийм тохиолдлууд байгаад байгаамаа. За энд нөгөө коммунизмын бас нэг ингэ шинж одоо яагаад таалагдчихсан талаар л одоо хоёулын үндэснийг ярих гэдэг байгаа шүү дээ өнөөдөр тий. За нэгдүгээр хичнээн залхуу байсан ч ажилтай. Харин тий. Тэр бол болохгүй байхгүй. За социализм гарвал цөөн цаг ажиллана. За юу арай бага одоо дарлагдаж ажиллана. За тэгээд хүүхдүүд нь өнөөгөө сурвалж сурчин, эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ өнөөгөө. За тэгээд өөрийнх нь амны өмчтэй болно. За амны өмч, хувийн өмч гэсэн хоёр өөр ойлголттой байна. Хувийн өмчийг ерөнхийдөө хөрөнгөтний юу одоо үзээс хүртэл гэж үзээд байгаа. Тэр чинь хувийн хөрөнгөө өөрөө ингэж үржүүлж өсгөхөөр тэгээд илүү гарчтаа зарж мардаг ч юм. Тэр нь бол хувийн хөрөнгө. Амны бол зөвхөн өөрөө хэрэглэн
би нүдний шилтэй тэрхүү би өөрөө зөвхөн зүүн. Тэгээ би өөрөө зөвхөн хонь алсан бол би махан зарж болохгүй өөрөө зөвхөн идэж бодно. За тэр чинь бол дахиад нэгдлээс зөвшөөрөл бичиг аав бөө юм болно те. Тэр амны өмчтэй болно гэж байгаа. За яг өмнө нь хамжлага юунд бол бараг л амны өмчгөл байсан гэдэг утгаараа яг нэг дэвшил болж байгаа юм. 1800 оны сүүл 1900 оны ихээр дэлхийн олон оронд дараалсан санхүүгийн юмнууд болсон. За энэ дээр бол хоёр хүчтэй юм гарч ир. За гурван хүчтэй юм гарч ирсэн гэж хэлж болж байгаа юм. Европт бол фашизм гэдэг юм гарсан шүү дээ. Энэ еврейчүүд чинь санхүүгийн зах зээл ард иргэдийн ойлгодоггүй хөрөнгөний зах зээл гэдэг юм уу тоглоод идэв юм а. Хэдэн жилдээ нэг самарчаад идэв юм а. Тийм учраас нэгдүгээр еврейчүүдийг устгах хэрэгтэй, хоёрдугаар энэ бүх үйл ажиллагааг төрийн мэдэлд авах хэрэгтэй гэдэг айдс төр Гитлер гэдэг хүн чинь гарч ирээд Гитлер чинь зүгээр комедиан байсан хүн шүү дээ. Тийм байж байгаа нөгөө улс төрөө шөмжилж яриад идэг байсан юм нь улан бодиттой болж явсараад гинт их үдирдэгч болоод байгаа. Тэсэн тэгээд нүр ягштагийн барилга шатааж батагаа тэгээд бүр тоглолт мөглөө яваад гэсэн нөхөр байгаа шүү дээ. За энтэй яг эсрэгцэж гарч ирсэн. Бараг л хоёр талд одоо их тийм хоёр том баг нь улс төрийн үзлийн хоёр баг нь болж гарч ирсэн нийгэм нь нөгөө талд нь болохоор социализм коммунизм байдаг. Орос талд. За нэг талд болохоор юу Америкт холбооны нөөцийн банк гэдэг юм гарч ирсэн. Одоо энэ нөгөө бүх банкуудын үйл ажиллагааг одоо шудраг ажиллаж гин үү яаж гин нэг дотоод мэдээллээр инсайдер информашн гэдэг шүү дээ. Тийм ард түмэнд байхгүй. За хөрөнгөний зах зээлийн үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийн мэдэхгүй мэдээллээр энэ том тоглогчж байгаа хоорондоо олигарх маягаар яваад энэ гэдгийг хяндаг холбооны нөөцийн банкны тогтолцоо гэдэг юм гарч ирсэн. За тийм ийм одоо үйл явдлууд болж байгаамаа. За энэ коммунизмын одоо эцсийн үр дүнд бол баян ядуу гэж байхгүй болно. Бүх хүн тэгш болно. Олонхийн болно гэхэд одоо олонхийн ядуучууд одоо хамгийн их баярлах байхгүй. Ядуучууд ямар ч улсад олон хөл байдаг юм чи тэ. За тэгээд энд ер нь юунууд за яг нь 20 гаруй улсад л ер нь коммунист улс болсон юм байл л тэ. Тэгтээ дэлхийн тал гэж ярьдаг тэ. Яг гэвэл Орос Хятад нийлжлэр дэлхийн талаас баг илүү болоо гэж байгаа тэ. Одоо ч гэсэн тэ. Тий. За Орос байна, Хятад байна, Вьетнам, Хойд Солонгос, Куб, Лаос, Камбож, за Африкээс гээд Ангол, Мозамбик, Этиоп, Зимбабве, Бенин, Гвиней Бисау, Югослав, Польш, за Европ руу орж чинь тэ. Энэ нэг дэлхийн 2 дугаар дайнд ялцсан. Энэ Америкч харж байгаа л за Америкнүүд Рузвельтийн үдээр бол Гитлер, Сталин хоёр хоёулаа өвчтэй юм тарагдж байгаа шүү дээ. Тэг харж ярьж байгаа. За ер нь юу нэ тэр чи яалч нэг Америкч өөрөө олон үндэстний ус учраас угсаатны устгал хийгээд байгаа. Гитлерийг дэмжиж чадахгүй байгаа. Тийм болохоор нэг Оросын талд ороод Нормандид газартаа л тэгэл Гитлерийг дарж явал. Тэгээд үндсэндээ тэр чин бол за юуны ер нь коммунизмын асар том ялалт гэж харагдаж байгаа юм дэлхийд дахин. За тэрнээс болоод Европт ерөөсөө нэвтэрч чадахгүй байж яснаа. Гинт одоо саяны хэлж эхэлжсэн Югослав, Польш, Зүүн Герман, Унгар, Чехословак, Румын, Болгар, Албан. За тэгээд бүр юу н Арабын ертөнц рүү өмнөд Йемен, за тэгснэ Афганистан, за Төв Америк гэвэл Никарагуа энэ гэсэн улсууд руу хүртэл одоо энэ коммунист хувьсгал экспортлогч эхэлсэн байгаа. За тэгээд иймэрхүү үйл явдлууд болжээ. За тэгээд яагаад гоё байдгийг нь хоёулаа ингэж ерөөхдөө яарчлаа. За энэ дэр нэг үдс сурталыг би нэг ярмаар байгаа. Энэ нэг социал демократ үзэл гэдэг юм. За нэрнээс нь харахаар социалист гэж байгаа юм шиг мөртлөө демократ буюу социал ардчилсан үзэл гэж нэг юм байгаа даа шүү дээ. Энэ хайбрид юм шиг. Тий, хайбрид юм шиг. За нийгмийн тэгш бус байдлыг бууруулах шатлсан татвар авах гэдгээрээ одоо энэ шатлсан татвар бол ерөн социал демократ тогтолцооны хамгийн юу юм шиг гол шинж юм шиг ба. За нийгмийн үйлчлэгийг сайжруулахын зэрэгцээ за хажуугаар нь бас чөлөөт сонгуультай иргэний эрх чөлөөтэй либерти гэдэг те олон намын тогтолцоотой төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засаг байхгүй нэг намын дарангуйлж байхгүй социал демократ үзэл ёсоор те зарим шүүмжлэгчид социал демократ үзэл явандаа бүрэн хэмжээний коммунизм болно гэж одоо шүүмжилдэг. Тэгтээ ер нь заавал тийх албагүй. Яагаад гэвэл энэ социал демократ үзэл чи өөрөө тогтвортой загвар. Тэг ингээ хизээч хэдэн зуун жилээрч орших боломжтой те. За энэ ер нь социал демократ үзэл бүр мөсөн социализм шилжижсэн түүх ерөөсөө байхгүй байгаа даа. За тэгээд энэ одоо Европын орнууд ялангуяа Скандинавын орнууд ер нь нэлээд социал демократ хэлбэртэй
ингээ яваад байгаа гэсэн ярианууд яригдаад байгаа шүү дээ. За тэгэхэд Америкийн капитализм маань үнэхээр одоо анх сурталчилж байсан шигээ үнэхээр мундаг байж чадж гинөө гэдэг асуудлаар та нэг судалсан гэдэг шүү дээ. За ер нь бол нөгөө одоо дэлхийн одоо энэ нүүбийн гишүүнчлэлтэй одоо 200 орчим улс байгаа шүү дээ. Тэднээс яг хэн нь яг албан ёсоор капиталист улс юм бэ гэхлээр хэнийг ч хэлж болохгүй. Яагаад гэвэл үнд одоо нэг улс төрийн бичвэр дээр манай капиталист улс шүү гэж бичсэн юм байхгүй зүгээр тогтолцооны тухай яриад шүү дээ. Тэгээ ер нь яагаад ч юм хамгийн эдийн засгийн юм чөлөөт те өрсөлдөөний систем чи уул нь бол одоо статистик гэдэг юм уу одоо энэ олон улсын байгууллагуудыг нэрлэж байгаагаар уул нь бол Сингапурын билээ шүү дээ. Гэтэл Америкийн нэгдсэн улс өнөөдөр нөгөө олон улсын контент гэдэг юм уу те бусад орны нөлөөллийг харах юм бол Америкийн нэгдсэн улс өөрөө капитализм гэдэг энэ үзэл онолын хамгийн сонгодог жишээ байгаа шүү дээ. Өнөөдөр капитализм гэхэлэр бид нэр дэлхийд даяараа Америкчуудыг төсөөлж байна те. За тэгвэл тэр Америкт өнөөдөр капитализмыг ингээд тууштай ингээд одоо үзэл баримтлалаа болгоод цэвэр хэлбэрээр нь авч явснараа тийм явчлаа. За тэгээ өнөөдөр тэнд үнэхээр одоо нөгөө жаргалын оронгийн чинь үсч юу гэдэг ингээ харахаар бас их тийм юм харагддаг тийм. Тэгэхээр одоо тэрийг яаж одоо хараад байх вэ гэхээр жишээлх юм бол өнөөдөр нэг хүнд ноогдох эрүүл мэндийн зардлаар өнөөдөр Америкийн нэгдсэн улс тэргүүлээд байна. Тий. За тэгсэн хэрнээ дундаж наслалт нера эндэгдэл зэрэг ийм үзүүлэлтээрээ одоо тэр нөгөө тэр зардал шигээ бас тэргүүлж чадахгүй байх. Тий. Уул нь бол үнэхээр нэг хүнд оногдож байгаа эрүүл мэндийн зардал нь хамгийн өндөр юм бол хамгийн урт наслалтыг ард түмэд байна шүү дээ. Гэтэл тэгж чадахгүй. Дэлхийн чансаар доошлоод байна гэдэг үлээ тий. Нөгөө нэг юм капиталист гэдэг улс орнуудынхаа яхавтай нэг алтан дундчийг бариад ерөөхдөө заримаас нь доогоор жил ирэх тутам л ер нь доошлоод байгаа гэдэг байгаа байхгүй тий. За тэгээд одоо бид нар энэ хараад ахад тэр нөгөө тархалалт ч байд юм уу нэг нийтийн эрүүл мэндийн үзүүлэлтээрээ тий Америк хүн гэхэлэр нэг юм том бүдүүн одоо илүү жинтэй ч байд юм уу тийм байгаад байгаа байхгүй тэр нөгөө нийгмийн эрүүл мэндийн одоо үзүүлэлтүүд нь бага байна гэсэн үг шүү дээ. Тэгээ бас нэг юм сонирхол татж байгаа бол Америкийн нэгдсэн улсын нийт иргэдийн 8% нь эрүүл мэндийн даатгалын системд одоо хамрагдаг байдаг их сонио. Тэр нь ойролцоогоор одоо 330-40 сая хүн амын нэг 25 сая орчим хүн буюу манай Монголын хүн амаас 6-7 дахин тийм олон хүн өнөөдөр нийгмийн одоо нөгөө эрүүл мэндийн даатгалын системд огт хамрагдаг байх жишээний ч юм уу те. Тэгээд ирэхлээр их сонирн байгаа даа. Тэгэхээр одоо энэ үзэл баримтлал одоо хэр зөв юм бэ гэдэг дээр их олон эргэлздэг юм байна л да. За дээр нэмээд нөгөө нэг эрүүл мэндийн үйлчилгээ нь бас тэгш бус байгаад байгаа. Жишээлх юм бол Америкийн жирийн дундч нэг иргэн шүдэн өвдөх юм бол тухайн гэр бүл бараг ингээд дампууралд орчих гээд. Даатгалгүй энэ төр байж байгаа л өвдчих тийм болцдог ч юм уу тий. Тий сая нэг манай хамаатны нэг хүн нэг гэр бүл Америкт очиод ингээд амьдарчсэн чинь нөгөө хүүхэд нөгөө юун дээр хичээл дээр нэг дотор мухарч юм яасан нэг бөөлжсэн юм л. Тэгсэн чинь багш нь сандраа түргэнд өвдсөн $3,000. Яана тий. Тэгээд ихтэл одоо шүд мөт ч юм бол нэг тамтаггүй байгаа хөө. Нэг удаа зүр төргөн ирээл үзэл зүгээр энэгээ явчихж байгаа шүү дээ. Тэгээ 3,000 тий. Тэгэхээр бас нэг юм бас үнэхээр тийм авралгүй инэрлгүй юм шиг. Яг зэрлэг капитализм гэдэг чинь баг хэрэгжээд байгаа юм шиг байна. Тий. Тийм гэж харагдаад байгаа юм л тий. Тэгэхээр одоо тэр социализм нь одоо яг яах юм те. За социализм яагаад гоё вэ? Кавич дотор гоё вэ гэдэг энэ дэвтрүүлэх дүгнэлтийг хэлсгээд дуусгаж байгаа. За тухайн үед л маш гоё ер нь гоё харагдчихсэн. Хүн бүхэн ижил тэгш амьдарч үнэгүй боловсрол эзэмших эрүүл мэндийн үйлчлэгийг авах гайхалтай сайхан санагдчихсэн. Өнөхөд юу гэж шиг санагдчихсэн. Асуудал нь гэвэл тэргөө хийж чадахгүй болсон төрийг солих сэтгэхгүй альва ард түмэнд заавал парламентын бүгд найрамд парламентын ардчлан засгийг дамжиж суудаг. Тий. Тэрийг байгаагүй тэр төр зэсгээ сольж мэдхгүй. За сольж чадахгүй бол авилга, арын хаалга, худал хуураг мэдээлэл, тарих угаалт, суртал ухуул, хуурамч статистик эцэстээ аимшиг дарангуйлал тогтдог. Социалист нийгэмд энэ социализм коммунист эцэстээ асар зовлонтойгоор задрах шалтгаан болдог. Хамгийн аимшигтайгаар задарсан нь одоо тэгэл нэг гол улс бас Оросын задрал шүү дээ. Тийм. Ийм л одоо социализм гэдэг юм байж дээ. За өнөөдөр бидний агуулга маань өнөөдөр социализм үнэхээр гоё юу гэдэг агуулга тавилаа тий. За өнөөдөр та бүхэн
Шинжлэх ухаан танин мэдгүй од мөндөр сувгийн бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгийг NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хос толгойноор хүлээн авч сонслоо. Шинжлэх ухаан танин мэдхүйг дэмжин дэлгэрүүлэхээр сайн хүнсээр сайхан амтыг өрөөтэй Holly компани мөн аялах боломжийн хүмүүр төрөтэй Join Me цэгмийн аялын платформ хамтран ажиллалаа. За ийм сонирхолтой агуулга бэлдэж одоо бидэндээ хүргэдэг өгүүлэгч, орчуулагч Мухатар танд баярлалаа. За танд бас баярлалаа. Таны бэлдсэн мэдээлэл бас гоё юм байна. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.